Арчилсан улс боловч чөлөөт зах зээлийн үндсэн одоо нэг эрэлтний нийлүүлэлт өрсөлдөөн гэсэн энэ 3 юмыг чанд барина гэж байгаа шүү дээ. А дөнгөж 92 91 өмнөх нийгэм бол төрийн зохицуулттай байсан. Нээдэг зөвшөөрөл өгдөг. А гэтэл бид нар бол тэр нийгмээс гарч ийна ихэхгүйтэй бүх юм ингэж хааж хаяад бүх бодлого юм тгээс эхлээд явахгүй бид нар гиндээд байгаа юм шүү. Энэ дээр яг нөгөө ярьдгаар гадныхны гар хөл, гадныхны бодлого энэ эзэнгүй байгаа өмчтөр эзэн суух цаагаараа тийм бодлого гарч ирээд ч магадгүй. Одоо ч би ашигт малтмал хуулийн 49-р зүйлдэг одоо шинэ ууш 2006 сайн мэдж байна. Яг гэвэл хэрвээ энэ ашиглалтын лиценз юм уу, хайгуулын лицензийг нөгөөдөө шилжүүлсэн байвал, худалдсан байвал татвар тайлагнаад татвараа төсөнд баримтаар батлагдвал шилжүүлж өгнө гэж. Ер нь сүүлийн хугацаанд нэг 2006 оны хуулиас хойш хичнээн юм шилжүүлэх хөдөлгөөн яваад ер нь яг тэр нэг ашиглалтын юм уу хайгуулын ирэх гээд байгаа шүү дээ. Тэр ирэхээр яг хэдэн төгрөгөөр үнэлээ татвар мөнгө төлсөн байдаг. Яг нийт хичнээн гэдэг нь бол би одоо яг цээж ярьж байгаа юм. Шинэ South Korea-ийг л харъя л 8-9 2-т нийт 20 хайгуулын тусгай зөвшөөр шилжүүлсэн байна. Тэгэхээр эдгээр лицензийг бол худалдаж авахгүй. Тэгэхээр одоо юу худалдаж авч яана гэхээр тэн дээр хийсэн ажлыг худалдаж аваад байгаа байхгүй. Ажлын материалыг. Тэр ажлын материал дотор л нэг 3 хуудас буюу их гэдэг юм ард нь алдаал яваад гэж. А гэтэл үнэлгээгээ тавихтаа бид нар өөрсдийн хүслээр нэг 15 сая 10 сая төгрөг. Тэгтэл хавгжийн саяны хэлдэггүй яг үнэн байхгүй. Одоо жишээ нь бол энд бол ингэж юм л да. Гонконгийн яг тэр биржтэй гарч байгаа мэдээгөр бол Канадын Авинхов Майнс компаниас өмнөний говийн компани хувьцааны хяналтын багцыг худалдаж авах тухай хэлцэл бол 923 сая $. Хийгдсэн. Америк доллар шилжүүлэх юм бол. Гонконг доллараар 7.2 тэрбум Гонконг долларын хэлцэл. Тэгэхээр энэ үнд дүн бүхний хэлцэл хийгдээд байна гэж мэдээлсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр 49-ээр авах юм бол энэ үнд дүнгээс чинь бид нар бас татвар авч иж энэ лиценз шилжихүүгүй гэдэг асуудал үүсэж байгаа. За хоёрт нь бол түрүүн гишүүний хэлдэг их хурлаас бол одоо энэ жил өнгөрсөн жил яг Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлагыг баталсан. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дотор чинь бол эдийн засгийн аюулгүй байдлын үзэл баримтлал гэж байна. Тэрэн дотор бол бас яг энэ гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой ялангуяа гадны төрийн өмчт хамгаалсан компани дээр эдийн засгийн хувьд Монголын эдийн засгт яаж оролцуулах юм бэ гэдгийг маш тодорхой хуульчлаад энд бас ингээд их тодорхой зохицуулт хийгээд өгсөн байна. Тэгэхээр эн чинь бол миний ойлгож байгаагаар энэ алюминиум Chalco гэдэг компани чинь бол Гаттын төрийн өмчт компани. Тэгэхээр нэг орны төрийн өмчт компани одоо асуудлаар бид бүхэн ямар бодлого баримтлах вэ гэдэг дээр бас одоо бодох хэрэгтэй юм шүү гэж. Тэгэхээр одоо та нарын гаргаад байгаа энэ хуулийг гаргах нь бол мэдээж нэг Орсон борооны хойноос цугна өнүүл болж ийн л доо. Тэгэхдээ нөхцөл байдал бол одоо энэ рүүгээ орж байгаа учраас энд бол бичээ бэлдсэн Монгол энэ 3-2 дээр бол гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь хэмжээ гадаадын нийт хөрөнгө оруулалтын 3.1-ээс хэтрүүлэхгүй байх бодлого баримтлана. Гадаадын төрийн өмчт компани хөрөнгө оруулалтыг хязгаарлана. Стратегийн ачаал бүгдэлтэй салбарт хөрш орон өндөр хөгжилтэй бус орноос орох хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтлана гэдэг. Бодлогын баримтч нь бол гарцсан. Одоо араас нь бол та нарын хууль гаргаж ийнэ гэж ойлгож байна шүү дээ. 2010 оны 7 сард бидний үндэсний аюулгүй үзэл баримтлал баталсан. Монгол Улсын ерөнхийлөгч санаачилж өргөн бариад. За энэ үзэл баримтлалтын 3-2-ын 2 дээр заасан одоо гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан ганцхан заалт бол энэ байж байгаа. Гэтэл энэ заалт маань өнөөдөр бас үйлчилж байгаа шүү дээ. Заавал энэ араас нь хууль гарч чаж биш. Энэ заалт маань үйлчлээд явах хэрэгтэй. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт Монгол улсын хэмжээтэй 3-1 улсын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 3-1-ээс авахгүй гэсэн байж байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол бүгд намайг хятад ард улсын хөрөнгө оруулалт Монгол улс оруулсан хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 50% эзэлж байгаа. Энэ үндсэндээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал маань зөрчигдөд эхэлсэн байна. За хоёрдугаар нэг асуудал бол гадаадын төрийн өмчт компанид хөрөнгө оруулалт хийх асуудлыг бас урд нь зөрчигдсөн явж байгаа. PetroChina Mартад гэж нэг компани байж байгаа тийм ээ. Дачин тамсаг. Тэр компани дээр хуучин бол Америкийн нэгдсэн улсын Soco гэж компани хөрөнгө оруулалт хийж байсан. Гэтэл зарагдсан. Тэр компани зарагдахтаа хятадын засгийн газрын компани зарагдаад явцсан байж байгаа. За сая таваас хөндөд орхилоо энэ 923 сая долларын тий биднийг одоо ариун баяр дарга хэлэхдээ лицензийн 3 хуудас цаас нь 15 сая төгрөгөөр зарсан гээд тийм үү. Тэгээд тэндээсээ татвар төлнө гээд өнөөдөр ийм хуулиар ингээ Монголын хуулиар явчихдаг. Гэтэл өнөөдөр бид давхар татварын гэрээ хийхгүй гээд нэлээд 30 гаруй дэлхийн 30 гаруй улстай гэрээ хийсэн байж байгаа. Яг энээгээрээ энэ South Korea компани нь бол үндсэндээ Их Британи, Виржиний арлууд жилүүд тийм офшор бүсд бүртгэлтэй татвар төлдөггүй давхар татвар
ноогдуулахгүй гэдэг хуулиараа нөхдүүд нь 923 сая доллар гадаад болж байгаа үйл ажиллагаа учраас эндээс бид нэр татварах бололцоо байхгүй гэж байгаа. Ийм л одоо өнөөдөр хууль эрх зүйн орчин өөрчлөлт байгаа юм л да. Энийг л одоо бид бас яралтаа шийдэх хэрэгтэй. Ер нь бол одоо л яг энэ үйлдэлтэй холбоотойгоор бол ашигт малтмын дээр хэлэх газар бол засгийн газар бол тодорхой арга хэмжээ авч эхэлж байгаа гэж ойлгож байна. Лицензийн төгсөлсөн. Тий. Төтгөлзүүлээд. Ер нь хичнээн лиценз төтгөлөө. Өөрөөсөө бүх South Commissary ашиглаж байгаа одоо өөрийнх нь мэдлэлд байгаа бүх одоо тусгай зөвшөөрлүүдийг төтгөлзүүлсэн. Тэгэхээр одоо сүүлийн үед яриад байгаа юм төтгөлзүүлэх эрхийн ашигт малтмын газарт байгаа мó? Энэ нөхөрт юу байдаг юм уу? Тэгэхээр би бол ямар тайлбар тавьж байгаа юм бэ? Тайлбар бий. Ямар ч хуулиар бусад энэ зүйлээ холбоод Монгол улсын эрх ашигаа одоо гаргаад ирэх боломж байгаа байхгүй. Тэгэхээр гаргасан шийдвэр нь зөв буруу юу гэдэг асуудлыг өнөөдөр нэг битгий яриач. Ерөөсөө нөхцөлөд ийм болчлаа шүү дээ. Тэгэхээр төрж гисэн энэ хугацаанд амжаад одоо юм зөвтгшүүн нийлээд байгаа. Энэ зохицуулах хуулиа хурдхан шиг гаргаад араас нь бид нар хичнээн араас нь явж байгаа ч гэсэн амжид гүйцэтгэх хугацаа байна. А өөр гарцуудыг бас бид нар давхар хайх шүү дээ. Жишээ нь стратеги орд гэдгийг нь бид нар хамгийн түрүүнд албан ёсоор зарлж болж байна. Тэр яг нэг асуулт гарч байгаа юм. Яагаад урд нь зарлаагүй юм гэж. South Commissary компани хамгийн сүүлд 11 оны 12 сард сүүлийн одоо 5 лицензэн дээр нөөц оруулсан. Яг энэ 3 тисийн орионд. Тэгэхээр одоо энэ бол стратеги болох нэ гэдэг нь тодорхой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг бол одоо гаргаад тавьчих болж байна. А ингэсэн тохиолдолд одоо ашиг малтмын шинэ хуулийн дээр байгаа тийм ээ 5-6-аар дотоодын хөрөнгөний бирж дээр 10-аас доош хувь ихлэ зараад байгаа. Тийм. Гэхдээ ингээд асуудал тавиад бид нар одоо Чалкатай энэ South Commissary хийж байгаа энэ зохицуултыг бас бид нар хийгээ явуучих боломж нээлттэй л байгаа байхгүй. Ер нь бол ойлгохтой бол ингэж шүү дээ. Ер нь бол бид нар ямар ч байсан South Commissary Чалка руу шилжихтэй холбоотойгоор бол их хурлын төвшөнд ч хууль явж байгаа юм байна. Тэгээ хэрэгцээ зохицуулалтын асуудал явж байгаа юм. За засгийн газар бол өөрийнхөө бас өнөөгийн хуулийн хэрэгцээ орчны хүрээнд бол лицензийг төтгөлзүүлэх юм уу тодорхой арга хэмжээнүүд авч байгаа гэж ойлгож байна. Ер нь зөвхөн энэ бол яг гадаад орнууд ч нэлээд өгөөмлөд юм л дээ. Австралийн хууль байж гэн гадаад хөрөнгөөр зохицуулсан те. Канадын хууль байж гэн хамгийн сүүлд Австралид бол BHP Clinton-ыг шилжүүлэх гээд Английн компанитай нэгтгэхтэй холбоотойгоор 20 засгийн газар нь тавьсан. За Канада улсад бол жишээ нь BHP Clinton компани тэнд томоохон хэмжээний тийм бордооны одоо уурхай фосфорын уурхай 40 тэрбум долларын хилцэл явагдсан байсан бэл. Тэрийг нь бол засгийн газар нь гадаад хөрөнгө оруулалтын нэг үндэсний эрх ашигыг зөрчилдөх нэ. Нэг орны гадны хөрөнгө оруулалт бас дамгаалах нь гэсэн тийм байр суурьнаас бас тэр хилцлийг зогсоосон байлээ л да. Тэгэхээр гадаад орнд ч гэсэн өндөр хөгжсөн орнууд ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой зохицуултууд нэлээ байдаг. Тийм учраас бол манай орнд ч гэсэн энэ гадаадын хөрөнгө оруулалттай ялангуяа гадны төрийн өмчт компанитай холбоотой хөрөнгөний зохицуултын асуудлыг бол хийгдэх нэ гэж ойлгох нь шүү дээ. Тийм энэ хуулийг бид бас санаачилж өргөн барихаас өмнө бас судалгаа хийгдсэн. Нийтдээ дэлхийн одоо 20 гаруй улсын одоо туршлагыг судалсан. Энэ манай хоёр хөрш Оросын холбооноос Хятад улс, Австрали, Канада, Америк нэгдсэн улс, Герман гэдэг одоо өндөр хөгжилтэй улсуудыг судалсан. Бүгдээр юм зохицуултаа. Тухайлах юм бол манай хөрш Хятад улс маань 598 салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг одоо хязгаарлаж байгаа. Хязгаарлах дотор бүрэн өсө хориглох байна тий. Тодорхой хэмжээр хязгаарлах байна. Тодорхой хэмжээ хяналт тавих байна. Ингээд 598 салбартаа юм байж байгаа. Оросын холбооны улс маань 42 салбартаа ийм зохицуултыг хийдэг юм байна. За манайтай ижил төстэй одоо хөгжиж байгаа орнууд гэж бид нэр ярьдаг тийм. Хөгжиж байгаа орнууд ч гэсэн тодорхой зохицуултууд байдаг юм л. Тухайлх нь Арабын нэгдсэн Эмират улс өнөөдөр 51%-аас гадны хөрөнгө оруулалт орж болно чөлөөтэй аль салбарт нь чөлөөтэй орж болно. Гэхдээ тэр бүх салбарт өрөөс чөлөөтэй. Гэхдээ тэр хөрөнгө оруулж байгаа тийм хувь хэмжээ нь хувьцааных нь 51%-аас тийм доошгүй хувийг нь зөвхөн Арабын нэгдсэн Эмират улсын иргэн аж ахуйн нэгж эзэмших ёстой гэж заасан. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт хязгаарлалт нь 49%-аас дээш гарч болохгүй гэсэн хязгаарлалт гэдэг өгсөн. Бүх салбарт болно. Гэх мэт ийм маш их зохицуултууд байдаг юм байна лээ. Тийм болохоор Монгол гинтгий одоо гаргаж ирэх асуудал яриад байгаа юм биш. Энэ бол бүх улсад байдаг. Энэ үндэсний аюулгүй тусгаар тогтносон улс зайлшгүй хийж хэрэгжүүлэх ёстой асуудал юм байна лээ. Ер нь яг гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг бол бид нар чи 2006 онд шинжилсэн. За 2006 онд шинжилэхэд бол энэ асуудлаас яригдсан тухайд. Тэгээ тэр үед чинь бол бас харьцангуй манай эдийн засаг руу дөнгөж гадныхан гიშгэж байна гэж манай парламентаар бас ярьж байгаа. Энэ үед нь бас үргээгээд хэрэггүй тийм учраас гадны хөрөнгө оруулалтын зохицуулалтын журмынхаа хуулийг бол туснаар. Яг гадаадын хөрөнгө оруулалтаа хуулиа бол энийг өөр гаргая гэх. Тэгээд тэр чинь босго тэр үед чинь 1 сая төгрөг гэсэн баггүй. Одоо бол 100 сая төгрөг болж байгаа шүү дээ. Тэгээд 1 сая төгрөг болонгууд энэ дурын нэг солонгос ч юм уу орж ирэл.
Зүгээр тэр чинь нөгөө нэг Монголд амьдрах мөнгө нь гадаадын иргэн Монголд амьдардаг тий 300 мянган төгрөг өгдөг юугал 3 сарынхаа төлбөрийг л өгчгөл компани байгуулсан гэдэг ингээд оршин суух эрх авчдаг. Гадаадын хөрөнгө оруулагч гэдэг Монгол улсад урт хугацаагаар суух эрх авчдаг ийм болсон. Нэгс нь ийм нэлээд дампуурсан байхад нь бол 6 хонд бол бид нар засгийн газар дээр ярьж байгаад их хурлд оруулаад гадаадын хөрөнгө оруулалтын босхийг бол өндөрсгөхөд 100 сая $100 million болгож босхыг өндөрсгсөн байна. Тэгээ одоо бол дахиад энэ бол эдийн засгийнхаа объемыг дахиад өсгөх шаардлага байна л. Тэгээ танаа хууль гарч ирж байгаа үед бол энэ нэлээ явах зүйл болох юм шиг байна. За эргээд нөгөө нэг ер нь гадаадын хөрөнгө оруулалтын юм дээрээс эргээд яхад бол бид нар бол бас нэг юм бол эргээд энэ ашигтмалтын ер нь бол энэ лицензтэй холбоотой юмыг бол зэгцлэх ажил бол их хурл дээр бол зогсоогдсон байна. Тэгээ энэ дээр би бас хэлэх ёстой гэж бодож байгаа. Өнөөдөр ингээд гадаадынхныг бас буруутгаад явах. Нэгэнтээ өнөөдөр үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин байхгүй учраас тэр хуулийн цоорхоор гадныхан маань энэ одоо процесс явагдаад байна. За одоо төр засаг бас одоо мэдрэхгүй байна. Хуулийг хийж явахгүй, баталж явахгүй, юугаа хийсэн гэж одоо ард иргэд маань бухимжиж магадгүй. А гэтэл өнөөдөр Монгол улс маань ардсан нийгэмшилтэд 20 жил болж байна. 200-300 жилийн ардчлалын түүхтэй Америк нэгдсэн улс. А энэ одоо гадна болж байгаа процесс чинь Монголд 20 жил болж байгаа. Тийм болохоор бид суралцж байна, засах юм зас сайжруулж байна. Яа харахгүй нийгмийн хөгжил явж байна. Түрүү хэллээ шүү дээ. Би лавж зөвлөх хэлж илээ те. Өнөөдөр бид нэр ерөөсөл өрсөлдөөн эрэлт нийлүүлэлтээр л одоо зах зээлийн эдийн засаг тогтдог гэж. Яг энэтэй адилхан дээрээс нь зайлшгүй төрийн зохицуул бидэнд хэрэгтэй байна. Ерөөсөө ингээл хайчиж болохгүй. Төр заавал зохицуулах хэрэгтэй. Төрийн өмч байгаа учраас тэгэхээр төрийн зохицуул зайлшгүй. Тэгэхээр өрсөлдөөн үн те эрэлт юу нийлүүлэлт эрэлт өрсөлдөөн 3-аас гадна төрийн зохицуул зайлшгүй хэрэгтэй гэдгийг одоо бид мэдэрч байна. Бүх юмыг ингээ зах зээлийн жамаар явахсыг хаях юм бол бас буруу юм байна гэдэг мэдэрч байна. Тэрнтэй гарчлал ярихаар юм эрх чөлөө гэж ярьдаг. А гэтэл нэг хүнийх нь эрх нөгөө хүнийх нь эрхээр хязгаарлагддаг гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Энэ асуудал нь яригдахгүй байж. Түрүүний энэ дэр нэг асуудал яваад содод доктороос холбож магадгүй 7300 лиценз байжгаад эрх одоо 3600 болсон байна шүү дээ. Энийг бараг 3000 лицензийг бол хүчингүй юм уу тийм болгосон гэж ойлгож болох уу? Тийм. А тэрэн дээр одоо жишээ нь тэр нэг хөрөнгө оруулагч юм уу манай дотоодын хөрөнгө оруулагч нар байгаа шүү дээ. Эзэмшигч нар шүүх тэрнийг хандчихсан уу? Энэ асуудал бараг тал нь алга болсон. Яг нь ер нь бол тэрний чинь гол юм нь бол энэ 6 оны ашигтмалтын тухай хуулиар яасан бэхээр өмнө нь бол ингээ хайгуулын лиценз аваад тэгээд 8-ны хэрэгсэл болгоод хоорондоо 8-aalцсан тэгээд юу ч хийхгүй. Тэр талбай дээр нь бол нэг ч юм хийхгүй байж дарчдаг юм тохиол маш ихсэн. Ямар ч одоо шүүх тавихгүй те ямар ч хайгуул ямар нэг үйл ажиллагаа болох. Тэгээд энэ 6 оны хуулиар чи яасан бэхээр нэг гад хийх хөрөнгөний хэмжээг заадаг. Тэрүүгээр жил болгоо санхүүгийн хөшөөр хийж байгаа. Заавал тэр нөхөр хэл лиценз эзэмшиж байгаа бол хайгуулын лиценз эзэмшиж байгаа бол заавал тэр нэг га газарт тэдэн доллартай тэнцэх хөрөнгийг жил болгоо орно. Тэгээд жилийн эцэст ашигт малтмын эрхлэх газар тайлгаа өгж байгаа хаа тий. Тэгээд тэрийн мэргэжлийн аль ерөнхий газар тэр тайлангийг баталгааж өгч явж байгаа. Ингээд ирэхээр нөгөө нөхөр чинь нөгөө газар дээр заавал нэлээд хэмжээний доллар оруулж ийж одоо хөрөнгө оруулж ийж юм бол энүүгээрээ бол нэлээд олон компаниуд ирэх туслагдсан гэж ойлгож байна. За хоёрт нь бол яг зүгээр яг ер нь уулуурхан салбарын өөрийнх нь явдаг жамаар бол бас энэ чинь хайгуул хийгээд хүмүүс за энд бол одоо юм алгаа гэ буцааж өгсөн тохиолдол ч байгаа хаа. Байгаль орчны хуулиуд нэлээд чангарсан тийм ээ. Байгаль орчны хуулиуд нэлээд чангарсантай холбогдуулж бас явж байгаа. Зүгээр ер нь бол яг түрүүний хиний Ямцаг төшөөний хэлдэг дээр би бас нэг санал хэлэхэд бол гадаадын хөрөнгө оруулалтын ер нь бол гадаадын хөрөнгө оруулагч нар нэг буруу хөөсөө илүү энэ бол Монголын ингээд бас нэг зам ёсны зохицуултууд явж байна. Айл ал талдаа энийг бас анхаарал хийж байгаа. Би бол одоо бас боддог л жишээ нь 90-ад оны сүүлд үед 97-8 оны үед бол жишээ нь бид нар гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд доктортой байдлын гэрээ гэдэг юм гаргасан байна шүү дээ. Яг энэ ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барьж явах үед бол одоо Бааврын сангийн сайд байхад Оширцгийн сангийн сайд байхад бол тэр 5 гэрээ зурагдсан байдаг. 5 гэрээ зурагдсан. За 2000-аас 2004 онд 1 гэрээ зурагдсан. Нөгөө нэг алдартай доктортой байдлын гэрээг бол одоо энэ Саус говийн юм чи бас тэрлөө орчих гэдэг байхгүй. Яг тэгэхээр тэр оройд чи доктортой байдлын гэрээ бас зурагж байсан. Тийм учраас ерөөсө доктортой байдлын гэрээний асуудал чинь бол жишээ нь өөрөө. Тэгэд одоо би эргээд алсан намынх яриад юм л танаа үед танахын засгийн эрх барьж хахад энэ яагаад ингээд ийм докторын тийм үндэсний компаниудаас давуу эрх орлогдсон байна шүү дээ. Үндэсний компанид өгөөгүй юм а яагаад гадныхан төгсөн гэхээр бол бас яг хөрөнгө оруулалттай холбоотой ярьдаг. Гэхдээ энэ бол бас л өнөөдөр бид нар хөндлөх ёстой. Гэхдээ түрүүн санхүүгийн хөшөөрөөр бол лицензийн тог багасгаад хүмүүс заргалдаг гэж ойлгож би ойлгож байна. А гэтэл бол одоо 97-8 онд байхаа би бас санахгүй байна. Алтан үе дараа сайд байж лөө. Хөдөөж хүн сайд. Хөдөөж хүн сайд байж байгаа. Үйлдвэр. Тэр нь үйлдвэр нь уулуурхаж тэнд хамаарч. Үйлдвэрийн газрууд тухайд багнуурч юм уу
илүү талбайгаа төлбөр төлж чадахгүй бас болоод